109%-ийг будаж харуулна уу? За тэгэхээр баг зэрэг сэргээн саны 109%. Хэрвээ бид үүнийг хуулж очих юм бол 109% нь яг 109%-тэй ижил. За мөн би үүнийг 100-аар дахин бичих боломжтой. Тэгэхээр цент нь 100 гэсэн утгатай. Тэгэхээр чинь 100-ны 109 гэсэн утгатай болно. За хэрвээ танд 100-аас 100 байсан бол та бүхэл зүйлтэй байна гэсэн үг. За гэхдээ одоо бидэнд бүх юмнаас бүхэл зүйлнээс маань их зүйл байгаа. Бидэнд 100-д 109 байна. За үнэн дээр үүнийг харьцаагаар эсвэл бутархаагаар бичиж болно. За энэ нь 100-ны 109-тэй ижилхэн. Тэгэхээр бол юу гэсэн үг вэ гэхээр энийг дүүргэж бодно гэсэн үг. За бидэнд энд бүхэл зүйл байна. Тэгэхээр өмнөх хичээлдэр бид бүх квадратыг бүхэл квадратыг бол үтсэн байгаа. Мөн тоолсон тийм ээ. За тэгэхээр бидэнд эдгээр 100-ын 109 нь хэрэгтэй. Энд байгаа бүхэл 100-г бодно гэсэн үг. За үүнийг өөр хий. За иймээс энэ бүгдийг бодно. За энэ нь 100-ны 100 болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол 100-ны 100 гэдэг маань 100% байх нь байна. За таныг үүний бүх утгыг мэддэг болсон гэж бодож байна. За би таныг үүнийг зүгээр чэйжлээсэ гэж хүсэхгүй байна. За энэ нь үнэхээр 100-аас 100 буюу бүхэл зүйл юм тийм ээ. Мөн та үүнийг квадрат бүхэлдээ гэдгийг харах боломжтой. Энэ бол 100-ны гаднах 100. Асуулт 109%-ийг будаж харуулна гэсэн байгаа. Тэгэхээр бид аль хэдийн 100-ны 100 хийсэн. Тэгэхээр бидэнд ахаад 9 хэрэгтэй. За энэ нийт квадратын 9%. За харин энэ нийт квадратын 100%. Хэрвээ та энэ бүхэл зүйлийг аваад дээр нь энд байгаа цэнхэр хэсгийг нэмэх юм бол та нийт квадратын 109%-ийг илэрхийлж байна гэж хэлж болно. За энэ ойлгомжтой байсан гэж найдаж байна.